За сүүлийн парт. Тэгэхээр хэдүүлээ энэ 7 хоногт ингээд нэг ямархуу хөгжилтэй үйл явдлууд гарах нь гэдгийг energy check-ийн хийцгэнэ. Тэгэхээр яг одоо хэдүүлээ материал орт. Пиу. Жижиж баах. За тэгэхээр бүр яалтчгүй хідэн орд байна. 12 ордноос. Аваашлсэн ном байсан. Уруу санавал өөр чи ямар орд хэлээ. Яг дахиад нэг орд байсан юм аа. Tower moment дээр өглөө өдөр гарч ирж байгаа байхгүй юу? Яалтчгүй өөр амьдралынхаа хамгийн том ингээд нэг шинжилтийн ингээд нэг хийж байгаа ордууд ингээд байгаа байхгүй яг та тэр ордуудын нэг нь яг материалж таарлаа. Тэгэхээр ингээд нэг та дэвд бол энэ 7 хоногт ингээд айгу хүнд энергиуд орж ирнэ. Гэтэ нэг хүнд байлаа гэдэг нэг амьдралынхаа сүрэн бүрнэ гэсэн үгийг бол би бүр огт яриаггүй шүү заяа. Зүгээр би яг одоо юуг реформ боёо шинжлэх хэрэгтэй нэ гэдгийг ойлгох 7 хоног гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд энээсээ болоод жоох ингээд нөгөө юу гэх сэтгэл санааны хувьд бол докторгуул байна л да ингээд 5-ын аяга дээр нэг 9-ийн аяга доош гарч ирж байгаа байхгүй. Emotionally ингээд нөгөө нэг доктортой биш юм уу нэг тиймэрхүү ингээд нөгөө байдлууд ингээд гарч ирсэн байна. Тэгвэл нөгөө талаас ингээд temperance үзэр ядаж ингээд нөгөө гарч ирнэ гэдэг нь шүү дээ. Ерөнхийдөө бол явж таад нэг баланстай ингээд нэг өнгөрөөж чадаад байгаа байхгүй. За би энэ өнгөрөө юу гэж таадад хэлэх гээд байгаа вэ гэвэл нэгт таадын хувьд бол өстой чихнээсээ шинжлэх гарч ирнэ тий. Нэг гинт хүн чинь нэг ойлгодог да fuck би ингэх хэрэгтэй юм биш гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ингээд нэг амьдралаа энэ 7 хоногийг ер нь авч явах тал дээр ингээд гарч ирнэ. Яалтчгүй ингээд universe таад дээр ингээд одоо ингээд нэг цаг нь болсон. Одоо ингээд нэг үхлийн хөзрөөр трансформашн гарах цаг болж байгаа маа. Хилэнц чи өөрөө юу шүү дээ. Үхлийн хөзөр чи нөгөө хилэнц орны хөзөр байхгүй. Гэтэ хилэнц гэдэг амьтныг нь хэдүүл яриа заа. Яаж ярих вэ гэвэл хилэнц нэгт хуурдаг амтаа. Арьсаа гуйжуулдаг. Хоёрт хилэнц ингээд нэг бүх ингээд нэг мөчийг ингэж хүлээд дээрэс нь нислаад ингээд байх юм бол кортизол гормоноороо стресс гормоноороо өөрийгөө амиа оруулж чаддаг ордохгүй. Тиймээс хилэнц ордны ингээд трансформашн яадаг вэ гэвэл ямар нэгэн хүнд үйл явдал дээр стресстгүй ингээд байх гэдэг ч юм уу те гэдэг зүйлийг яадаг байхгүй. Энэ ингээд нэг ойлголт танаа ордон дээр энэ 7 хоногт ингээд нэг гарч ирэх буюу таад дээр ингээд хатгалгаатай тухгүй үйл явдлууд хэдий ингээд нэг гаргач гэсэн нөгөө талаас энэ нь ерөөсөө сайнны төхөө байсан гэж ойлгох хэрэгтэй. Би ерөөсөө таад ингээд сэтгэл санаа ингээд өргөхөд нэг юм ярьж байгаа юм биш шүү зөө. Угаасаа ер нь үнэн юу үнэн байвал чиний амьдралд хогийн юм тохиолдох болгонд өрөөс төдий чинээгээр бас ингээд нэг гоё зүйл ингээд нэг хүлээж идэг нь үнэн баггүй юу. Бидний амьдрал угаасаа ингэж л ингээд явдаг. Энийг яаж би ингээд нэг ярих гээд байгаа вэ гэвэл Conor McGregor гэдэг таад мэдэх бах UFC-ийн хамгийн томод сая тулаанда яалагдлөө 5 жилийн дараа яриад. За тэгэхээр тэр хүний тал дээр юу гэж ингээд нэг ярих вэ гэвэл анх тэр хүн босож ингээд нэг гарч ирж байхдаа маш хэцүү ингээд нөхцөл байдлаас гарч ирж байсан. Жимний мөнгө байхгүй, технэр нь бүх ингээд төлбөрийн төлдөг. Тэгэд айгүй хүнд нөхцөл байдлаас Conor McGregor маш том од болж ингээд нэг гарч ирсэн байдаг. Гэтэ нөгөө талаас тэр бүх ингээд нэг нэр хүнд мөнгө одоо нөгөө whatever the fucking бүх кейсүүд яг үндэ мань хүнийг бас алдсан нас үнэн бохгүй юу. Тиймээс ингээд бодож үзцгээ. Яг үндэ бидний амьдралд муухай зүйлүүд сквал ингээд уналтууд яг үндэ уналт биш байдаг. Эдгээр зүйлүүд бидний хувьд бол хамгийн том сэргэлт ингээд болсон байдаг. Яг үндэ бидний амьдралд ингээд болоод байгаа тэр нэг жаргалтай ингээд зүйлүүд ч юм уу сквал нэг whatever the fuck юмнууд яг үндэ жаргалтай зүйл ингээд байгаагүй. Яг үндэ бидний хорлол ингээд нэг байсан. Тэгэхээр нэг Chinese yin yang гэдэг штэ нэг тэр символ. Тэгээд нэг цагааныхын ингээд нэг символ дээр нэг хар нүд ингээд байдаг. Харийнхын символ дээр цагаанууд байдаг. Хэдий бүх зүйл ингээд нэг лалрын ингээд нэг dark ингээд байлаа гэх тэр бүх зүйл ингээд сүнж байгаа гэсэн үг биш. Яг үндэ
чамааг шинжлэх одоо шинээр замаа тодорхойлох боломжийг ингээ олгож байгаа маа. Тэгээд чи бүх зүйл ингээ нэг жаргалтай байхад амьдрал дээр чи юу хорт авдар болоо тоог анзаардаг байхгүй юу? Тийм. Тэгээ ингээ ойлгож хэрэгтэй шүү дээ, тий. За тэгэхээр хэдүүлээ зөвлөгөө гэдэг хөтөр дээр ажиллая. Яалтчгүй та хэдийд бол хувирлын процесс гарч ирэх нь шинжилтүүд ингээ гарч ирэх нь энэ 7 хоног яалтчгүй та хэдийд хийх ёстой юмнууд их байх юм дээр. Юу зөвлөгдөж таарах нь харагдсан. 10 аяга. Яг зөв. За ялч 20 байна. Эхний бүлэг нь X-ууд буцаж ирж байна. Шууд утгаараа. Эсвэл ингээ хуучин ингээ нэг харилцаж исэн хүмүүс ч юм уу эсвэл нэг хуучин найз, хуучны түнс шүт ч ингээ нэг орж ирж байгаа байхгүй юу. Боол ингээ зоос доош. Энийг яаж ингээ ойлгох вэ гэвэл штэ тэ нэгт ингэнээс үг маш жижигхэн бүлэгдэн штэ тэ яалч гэж жоохон мөнгөний хэрэгцээ ингээ гарч ирж чамлуу ингээ холбогчоо жижигхэн бүлэг байна. За бусдаар ч бол яг бууз хуушуурэн заяа. Эхнийх хоёрдугаарх нь болохоор ингэж байна. Чам дээр ингээ хуучны хүмүүс ч ингээ нэг буцаж орж ирж байгаа. Гэхдээ энийг ингэж ойлгох хэрэгтэй. Яг үүндээ хуучны хүмүүс буцаж орж ирлээгээ чиний амьдрал нэг юм дээшлээгөө өөдлөг өсөв биш. Заримдаа бидний амьдрал хуучны хүмүүс буцаж орж ирэх нь үнэхээр хэрэгтэй байдаг. Тэнгүүтээ зүгээр ер нь бол энэ бод гаргийн буцалт ч юм уу эдгээр зүйлүүд нь бид нэр дахиж нэг бодох боломж л олгодог ойлгочих хэрэгтэй байхгүй юу. Тэгээд магадгүй чи энэ хүнтэй ингээд пис ингээ байгаад зүгээр сайн сайхныг хүсээд явуулах уу эсвэл хамтдаа ингэж нэг урагшлаад ингээд нэг харилцаа олон бүр ингээд сайжруулах уу гэдгийг таад ингээд бодох цаг нэрсэн байгаа байхгүй юу. Тэглээч угаасаа юунерс ингээд хаалга нэгэд өгсөн байна. Яаж вэ гэвэл ч тэ гэрэлтэх үзэр ингээд нэг 10 аягаар гарч ирсэн байгаа байхгүй юу. Юу гэж ингээд ойлгож болох вэ гэвэл маш олон ингээд материалын ингээд одоо байгаа харилцаагаа илүү ингээд нэг сайжруулах маш том ингээд нэг түлхэц ингээд гарч ирсэн байна. Тэрний тулд яалтчгүй та хэдэд дуусгах хэвээр ажлууд ингээд байсан бас үнэн байгаа байхгүй юу. Яаж энийг ойлгох вэ? Яг одоо би энэ аягын дотор кол оож байна. Энэ коллог жишээлбэл ингээд нэг дуусгаагүй ажилтай байсан ингээд нэг хүмүүс гэж төсөөлж заяа. Хосын харилцаа байна уу, X байна уу, тэгээ эсвэл ингээд найзууд байна уу, хуучны бизнес партнер байна. Doesn't give a fuck заяа. Хэрвээ чи үнэхээр ингээд нэг энэ аяган дээр шинээр энерги орвол яа гэж бодож ивэл яа коллогоо угаад тасгах хэрэгтэй хаа. Тэгээд аягаа сайхан биер идэг ч юм яадаг юм тийх хэрэгтэй байхгүй. Тиймээс энэ 7 хоног яалтчгүй та дэвд бол хамгийн түрүүнд ингээ ойлгох ёстой зүйл нь баланс ингээ хэрэгтэй. Нэгт би хит ингээ сэтгэл хөдлөлтөд автаад байна уу гэдгийг нэгт анзаарах хэрэгтэй. Хоёрт ингээ би сэтгэл хөдлөлөө дараад хит рационал ингээ байх гэдэг нь гэдгийг жингийн туугаан дээр тавьж ингээ нэг шүүх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Яагаад би ингэж нэг хэлж байгаа вэ гэвэл bottom tag дээр дахиад ингээ нэг 6 гээл доош гарч ирсэн. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл штэ тэ юу вэ? Энэ бод гариг нь хамгийн залтай нь штэ тэ бидний хувьд бол жоохон delusional болох гэдэг байхгүй юу. Яг үүнд зарим хуучны хүмүүс амар гоё шинээр энерги ингээ барьж ирсэн бүр ингээ харилцаагаа илүү гоё болохоор ч ингээ хүмүүс ороод ирсэн байдаг. Гэтэ бид нар нөгөө хуучны шархаа ангаагүй болохоор нөгөө хүмүүсээ бид нар дайсан гэж одоо салаавчгүй явах гээд байдаг ч юм уу те. Эсвэл ингээ үнэхээр ингээ нөгөө нэг юу гэх харилцаа чинь дахиад жижи болох юм дээр бид нар ингээ амар өндөр хүлээлт амар өндөр догдол тавьчаад тэгээ буцаж ингээд нийлдэг дахиж нэг дагдтуулах гэдэг ч юм нэг юм хоёр талтай нэг юм яах гэдэг мэддэггүй харив гарч ирэх гэдэг байхгүй ялангуяа энэ ингээд үе дээр тэгвэл миний ингээд нэг таад өгч байгаа зөвлөгөө болохоор сэтгэл хөдлөлтөө нэг битгий авт. Хит битгий өдрөгөө хит битгий гутрангуй зүгээр бодтой ханд. Би энэ хүнтэй үнэхээр харилцаа ингээд нэг дахиж эхлүүлэхэд бэлэн үү? Бэлэн гэж бодож ивэл за би тэгвэл юуг шийдсэн байх хэвээр. Анхнаасаа битээр юу fuck яах чийлээ. Анхнаасаа битээр юу яах саллаа. Энийг битээр засна дундаа. Зассан байв. Окей, давай шинээр эхлэе. Засаагүй эн чинь ингээд дахиад үргэлжлэнэ. Би энэ хүнтэй ингээд нөр зүгээр л сансан сэтгэлээсээ л ингээд байж байгаа болохоос ш бусдаар ол нэхэн бууз хушуур ингээд байсан гэдэг ойлгоод яа сайн сайхан нүсэд хаалгаа хаах гэдэг ч юм уу те. Ян нэмзар эргэж болно. Тиймээс гол зөвлөгөө нь 50 байна. Тэгээд юу юуг битгий сэтгэлдээ давтаа шууд шийдвэр гарга. Окей, ярилцчих. Дараа нь жоо хэд өнө бодчих. Дараа нь ойлгочих. Гэдэг л нэрээ байхгүй. Зя. За хөнгөрт. Хөнгөрт энэ 7 хоног. Энэ өдрөөр хөнгөрт энэ 7 хоногт ер нь яг ямар хөө нэр байна гэдэгтэй харцгаая. Бас энэ өдөр гэж. Тэгвэл энэ өдөр шатш. Пансинедан. Окей.
За хэвчээсээс өдөр шууд reverse гарч ирж байна. Яаж байгаа бод гарч ил та. I know би та дээр fix sign гэдгийг мэдчихээн. Гэтэ бид нэг зүйлийг заавал ойлгох хэрэгтэй. Японы зүр цэцүүг гэдэг би өмнөх reading-үүд дээр хэлжсэн. Чи буруу ингээд нэг зогсоол руугаа ингээд нэг галт тэрэг суучлаа гэж бодъё. Эртхэн буухгүй бол буцах тасралтбар чи илүү хүнтэй болно штэ гэдгийг энэ 7 хоног чам дахин нэг сануулж байгаа үе хувьд гарч ирж байгаа хгүй. Яагаад вэ гэвэл чам дээр 10 ингээд сав 2 зэрэг дэшээ гарч ирсэн буюу чи зүгээр ингээд нэг айгүй их ачааг, айгүй төвөгтэй мэдрэмжүүдийг, айгүй төвөгтэй харилцааг зүгээр ингээд хүчээр ингэж нэг барай суугаад байгаа юм биш үү? Энэ удахгүй засрах байх гэж. Энэ харилцаа удахгүй зүгээр болох байх гэж. Наач зүгээр ингээд худлаа expectation юм шүү. Тэрийг ингээд universe-ийн 7 хоног ингээд чамаас ингээд асуусан ингээд 7 хоног болж байгаа хгүй. Тэгээд энэ 7 хоног яалтчгүй ингээд салалт ч юм уу ямар нэг ингээд хүндэрлүүд ингээд гарч ирж байгаа хгүй. Аль хэзээ ингээд хүндэрсэн ингээд хүмүүст ингээд хэлгээд штэ. Тэгээ энэ хин ч үж болно. Чиний ажлын хүн байж болно, гэрийнхэн ч байж болно, найз ч байж болно, хайр ч байж болно. No one gives a fuck. Зүгээр чи яг ямар хүн гэдэг угаасаа gut feeling-ээр мэдэрч байгаа штэ. Нэгэн угаасаа ийм хүм ингээд болцсон ингээд нэг зүйлийг би одоо зураа суугаад байна гэдгийг өөрөөсөө асуу. Энэ амар чухал шүү. Яа тэгвэл штэ тэ сүүлд Instagram-аар нэг viral болоод байдаг бичлэгүүд байсан штэ ингээл кола байлаа гэж бодоход ингээл нэг скантос ингээ хийгээл нөгөөдөг чинь ингээл нэг кола налгуулаад ус ингээд болтлоо нэг амар удаад байдсан штэ. Solution юу гэж зөв кола шүү хасгаачтай байсан. Цаг хугацаа бүгдийг нэмжлэхгүй маа. Яг үндэ чи цаг хугацааг төтлөх боломжтой байдэн шүү гэдэг нэгт өөрөөсөө ингээд нэг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яалтчгүй ингээ хумхын ордлохороо гадна амир хүт мөртлөө дотор амир sensitive орд те. Тэгээд энэ ингээд мэдрэмжүүдээ чи яалтчгүй ингээ энэ 7 хоног ингээд толдож reflect болж тавьж явуулах ингээд энергиуд гарч ирсэн байна. Хойноос нь болохоор 9 magician үзэр дагуулж ийна гэдэг нь юу вэ гэвэл энэ 7 хоног чамд ингээд emotionally ингээ хувьд амар тогтвортой байх ингээд энергиуд орж ирсэн байна. Хойноос нь болохоор magician үзэр гарч ирсэн гэдэг чинь шүү дээ те. Чи яалтчгүй энэ 7 хоног ингээд нэг юу хүсэж байгаагаа жоохон болгоомжтой бодох хэрэгтэй байхгүй. Magician ч өөрөө manifestation үзэр за одоо ч fucking бод гарыг буцсан байгаа. Тэгэхээр шин зүйлийг ингээд нэг хүсэж ингээд нэг маргааш яаж яхад бүтэн сар гарах гэдэг штэ. Тэ нэг төрөвчөд алжчихгүй байгаа байхгүй юу? Manifestation хийхээ өмнө штэ тэ эхлээд би юун дээр ажиллах ёстой байна вэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй болсон байгаа байхгүй юу? Эний шалтгаан болохоор emperor үзэр гарч ирсэн. Тэгээ хойноос нь high priestess доошоо. Ялч ингээд нэг энэ 7 хоног чи дотоод ингээд нэг дуу хоолой мэдрэмж зүүн совингоо ингээд сонсох ингээд цаг болцсон байгаа байхгүй. Би ер нь ингээд энэ гацаанаас ингээд гарах гэдэг ч юм уу. Эсвэл би ер нь амьдралаа ингээд шинээр урагшаа авч явахын тулд надад яг юуг засах хэрэгтэй байна. Би хинтээ ингээд харилцаагаа дуусгах хэрэгтэй байна. Би ямар нөхцөл байдлыг орхиж явах хэрэгтэй байна. Би юуг зураад юунд ингээд нэг ач холбогдол өгөөд бүх ачаа ганцаараа өөрөөд ийн гэдгээ өөрөөсөө амар асуухад гоё цаг болцсон байгаа байхгүй. Энийг асуугаад тэгээд урагшаа ингээд хөдөлгөөгээд бол яа гоё харагдаж байна. Хэдүүлээ зөвлөгөө авцаах уу? За тэгэхээр хэдүүлээ ингэ нэгт амьдралаа жоохон тодорхой болох хэрэгтэй байна гэдэг зөвлөгөө гарч ирсэн байна. Юун дээр тодорхой болох вэ гэвэл чамтай ингээд vibe нийлэхгүй байгаа хүмүүстэй ингээд байгаад шаардлага байгаа юм уу? Гэдэг асуулт. Эхнийх. Хоёрдугаарх нь тодорхой байдал гэдэг чинь эцэстэй юу гэсэн үг вэ гэвэл ч тэ чи хизээ хаана яаж ингээд нэг амьдралаа гоё болохоо мэдгүй ч гэсэн гэхдээ би ингээд ийшээ очно гэдэг ингээд нэг бодлохгүй бодож үзээ. Чи одоо өөрийнхөө карьерийн нөхцөл байдал, ерөнхий амьдрал, хувь хүний ингээд нөхцөл байдал, хосын харилцаа, найзын харилцаа бүгднгийн зүгээр бодъё. Аль нь илүү асуудалтай байна гэдгээ ирэмбэлчих. Энэ хосын асуудал номер 1 байна уу, ажил номер 1 байна уу гэдэг чи ирэмбэлч ингээд байж байгаа шүү дээ чам дээр. Ирэмбэлснийхэн дараа яах вэ гэвэл шүү дээ те ямар асуудал байна гэдгээ энэ 7 хоногт угаасаа асуу гэж ингээд нэг хөтрөөд гарч ирсэн шүү дээ. Асуудлаа цаасан дээр бич.
Асуудлын гаргалгаа гэдэг зүйлийг хажуутлын мөрөн дээр нь бич. Тэгэх юм бол ингээд нэг юу гэх чиний ингээд ялчгүй энэ 7 хоног чандар manifestation энерги амар ороод ирсэн байгааз асуудлын гаргалгаа ингээд нэг амар сайн бичээд тэгээ дотроо бодоод яг үйлдэлээ ингээд хийгээд ингээд явчих юм бол энэ 7 хоног хийсэн чиний ингээд нэг энэ karmic үр дагавар дараа чи ингээд бод гаргийн буцалт хүртэл ингээд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг өөртөө ингээд сануулах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ хаанаас нь ингээд strength үзэр ингээд батарей гарч ирнэ гэдэг нь strength ч өөр арслангийн орны үзэр байхгүй юу. Угаасаа наад ингээд мэдрэмж наад ингээд нэг хаалтууд флокууд чинь зүгээр төрхөн зураг заа арслангийн орны хийсэн гарч ирэхэд ч тэ 8 сар гарч ирэхэд угаасаа чиний амьдрал чинь бужигнан заяа. Хүссэн үсээгүй. Бужигнахын өмнө эхлээд дуусах ёстой зүйлүүдэд дуусахгүй бол тэрүүн дээр нэмэх нь шинээр үйл явдлууд ороод ирчих юм бол бүр тэрнээс эсэм болох гэдэг байгаа байхгүй. Тиймээс жоохон систематик л үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр амьдралаа жоохон тодорхой болох хэрэгтэй. Би ямар асуудалтай байна тэрийг яаж шийдэх вэ? Тэгвэл одоо шийдэж чадахгүй дараа яаж шийдсэн байх вэ гэдгийг амар сайн бичээд ингээ яваад тэгээд үйл хөдлөлөө хийх хэрэгтэй одоо байхгүй. You know what I'm saying? Сүүлийн тэмээний ачаанд загсны орт за энэ 7 хоногийн энергийг хэдүүлээ харцгаая. Пиу. Сайн уу? Tower. Энэ материал ордон дээр бас энэ tower гэх үзэр гараад ирсэн шүү дээ нэрээс. Тэр яах. За тэгэхээр энэ 7 хоног яалтчгүй та дэвд бол хүлээлт ингээд нэг хүлээлтэнд хүрээгүй 7 хоног гарч ирж байгаа байхгүй. Яа ингээл энэ юу ч үж болно те энэ угаасаа general fucking shit. Чи угаасаа гэхдээ хамгийн intuitive буюу хамгийн зүн сөн өндөртэй орд юм чинь миний юу ярьж байгаа угаасаа өөрөө зүн сунгоор гадарлаа мэдчихэж шүү дээ. Адаглаад чи зүүдэндээ ойлгочих уу гэж. Яалч хүлээлт ингээд норж ийн энэ 7 хоног. Тэгээд ялангуяа ингээд найзуудаа ингээд аялж маялна гэдэг чинь тэрэлж явах юмнууд чинь жоохон ингээд бүтлгүй болох гэдэг байгаа байхгүй юу? Бүтэл муутай. Тэ заавал тэрэлж гээгүй л дээ зүгээр зүгээр ингээд аагаас специфик очтой хөгжилтэй аялал байгаа байхгүй юу? Тэр нь жоохон бүтэл муутай ингээд байж гин хаанаас нь болохоор ингээд энэ 7 хоног яалчгүй бас ингээд зарим нэг загснууд кука бас болгоомжтой байгаарай. Юу гэсэн үг вэ л ч тэ ингээд энэ 7 хоног таад бол зов emotional level жоохон тухгүй ингээд 7 хоног гарч ирэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд нэг жоохон ганцаардмал ч юм уу яасан ч юм аа тий тэгэл нэг яах вэ нэг random ингээд нэг коктейл баарн дээр ингээд кантид ингээд сууж нэг ганц хоёр коктейл уусна хажуудлын ингээд нэг альмаа хөөрхөн харагдаг ч юм уу тий тэгээд нэг жоохон ингээд нэг дагуулж авч нэг өмдөгийн шотлох гэдэг байгаа байхгүй наа чи ингээд нэг баатрын саваа доошоо буюу наа чин жоохон их гэдэг байгаа байхгүй чам. Тиймээс иймэрхүү hook up гэдэг зүйлээс жоохон ингээд болгоомжтой байгаар энэ 7 хоног яа дэвэл ч тий чи deep down-ly мэдж байгаа ингээд нэг чи одоо нэг юм сонин situationship дээр ингээ байдаг ч юм эсвэл сонин нөхцөл байдал дээр орох юм бол энэ нь чамайг гацаанд оруулна гэдгийг чи зүүн сонгоор угаасаа мэдж байгаа. Гэхдээ чи энийг ялтчгүй даван туулах хэрэгтэй байхгүй яа гэвэл энэ 7 хоног чи emotional level жоохон ганцаардмал гунигтай нэг тийм whatever the fucking case ингээ болох гэдэг аахгүй юу. Ер нь бол жоохон hopeless dramatic болох гэдэг нэг ойлгоч болно. Гэхдээ хаанаас 8-ийн ингээ зоос доошо баатар ингээ нэг аяг дэшээ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ 7 хоног ялч чи ажил хөдөлмөр гэдэг зүйлээр ерөөсөө анхаарахгүй нэ. Тийм. Эсрэгээрээ зүгээр ингээ нэг романс гээл нэг юм хөөрөл ингээ явах гэдэг аахгүй юу. Тийм ялцчих угаасаа нэг хүн чинь ингэдэж штэ. Хүн гэлтгүүр нь уус заа. Ямар усаа шоу бизнес хамгийн сайн хөгжсөн байдаг вэ гэдэг те тухайн бас депрессэн байгаа үед. Тэгэхээр чиний энэ 7 хоног чинь жоохон депрессив болох гэдэг. Тиймээс жоохон шоу цангин гэдэг ч юм ийм хүн зүйлээс ер нь жоохон бодолтой гаруй зүгээр юм шүү гэдэг үзэр гарч ирсэн байна. Юу гэж бодож байна? Тэгээ яалт ч хүлээлтүүд нурж байна. Тэ хүний амьдрал шүү дээ те. Гэхдээ хэдүүлээ зөвлөгөөн дээр амар сайн ажиллая заа. I'm sitting on side. Yep. Yeah, мэдээдс. Салалт. Star үзэр доошоо ингээд lowers үзэр доошоо гарч ирж байна. Тэгээд 5-ын саваатаа гарч ирсэн байгаа байхгүй. Especially заяа. Ямар маш жижиг бүлэгд нь хэлж байгаа шүү.
аль хэзээ нэг хостой загаснуудад хэлээд байгаа шүү. Жоох ингээд нөгөө хостойгоо асуудалтай ингээд байж ийснэ тэгснэ ингээд тэрнээс ингээд болоод нэг рандом хүнийг ингээд hook up хийцэн. Тэгээ тэрнээсээ болоод бүр ингээд эсэм ингээд болох гээд байж ингээд маадгүй шүү. Тиймээс жоох ингээд болгоомжтой бодолтой ингээд гараарай за. Especially зөө чи хинтээ гарч байгаа жоохон бодолтой байгаараа. Ялангуяа toxic найзууд ингээд байдаг да хүн болгоно нэг тийм нэрмээс ингээд болохгүй мэл дандаа нэг юм гачгаж юм хэлж нэг хүн нэрвдүүлж идэг. Тийм хүн найзуудаас жоох хол байх хэрэгтэй байхгүй юу? Эхнийх. Хоёрдугаарх нь болохоор хааны аяр дэшээ ингээ баатрийн аяган доошоо яалтчгүй. Чиний хувьд бол энэ 7 хоног ингээ хамгийн том зөвлөгөө чинь чи ганцаараа биш гэдгийг олох хэрэгтэй. Чамд амар сайн найзууд байгаа. Гэтэ токсик биш шүү. Үнэхээр ингээ ухаалаг чиний найзууд ингээ түшигтэй нөмөртэй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү найзууд ингээ байгаа. Чамд ингээ зөвлөх хүмүүс байгаа. Чамд ингээ нэг ухаалаг харилцах ингээд нэг хүмүүс байгаа. Тиймээс чи энэ 7 хоног ингээд энэ сэтгэл готролч юм эсвэл нэг жоохон нэг юм disappointed ингээд байгаа байдлуудыг чи ганцаараа ингээд нэг давах гадах шаардлага байхгүй. Хоёрт архиуч ингээд эдрэг ингээд бас ингээд нэг дуусах гадах ингээд шаардлага байхгүй. Гуравт ингээд нэг үүцэндээ хүн амтны ингээд нэг өмдөж шутлаад яваад ах ингээд нэг шаардлага байхгүй. Тавт болохоор штэ те юу гэсэн үг гэвэл энэ 7 хоног яалтчгүй чи ажил гэдэг зүйл ч юм эсвэл нэг хийхстэй хариуцлага гэдэг зүйлүүдээс жоохон зогтох гад байна. Тиймээс ер нь жоохон бодолтой байгаарай гэдэг анхааруулгууд ингээд гарч ирсэн байна. Янз энэ бай.